хүлээвч бидэнтэй ярилцах зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Сая хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэгэхээр яг эд тамирчин гэх юм уу энэ салбартай салшгүй холбоотой үнүүд одоо мэдлийн догдолж хүлээ авсан байх хоёлын нүүрээ яриа эхлэв. За тийм ээ. Сая 2026 оны дэлхийн аваргын хувьд бол маш их онцгой нэгэн дэлхийн аварга боллоо тийм ээ. Хөлбөмбөгийн одоо бүх цаг үеийн гэж яригдж байгаа хоёр агуу эрхмийн магадгүй сүүлчийгч байж болох боломжтой. Роналдо, Месси гэсэн одоо яг одоо надаас ах л та. Тэгтээ эдгээр эрхмүүдийн бас эд үеийн хамгийн сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэгээд дэлхийн аваргын хувьд бол бас 48 баг оролцсон анхны дэлхийн аварга боллоо. Монголд энэ дэлхийн аваргыг үзэхэд цагийн бүсийн хувьд бид нар ч одоо 12 цагийн зөрүүтэй шүү дээ. Гисэн хэдий ч одоо залуучууд одоо дээд үе хүүхдүүд бид нар маань одоо босоод тийм ээ тэр хөлбөмбөг үзэж байгаа байдал нь өөрөө миний хувьд бол маш их гоё санагдлаа. Дэлхийн аваргыг үзэж явах үед таны хувьд одоо яг энэ Монголынхон баг тамирчдыг гэдэг юм уу энийг харчин сандаад гэж бод юм уу эсвэл яг энэ их орныхоо энэ хөлбөмбөгийн салбар одоо байгаа нөхцөл байдлыг бас харж бодож дэнсэлж эмзэглэх үед эмзэглэж исэн болов. Тийм ээ мэдээж одоо би өөрөө бас хөлбөмбөгийн дээд лигийн тамирчин байсан. Тэрнээс гадна өсвөрийн шгшээ байгаа сонгон шалгаруулалтанд ороод Японы ахлах сургуульд яг хөлбөмбөгийн чиглэлийн одоо энэ сургуульд нь хамрагдаад төгссөн Монголын бас цөөн хүмүүсийн нэг юм байгаа юм. За тэгээд миний мөрөөдөл юу байсан бэ гэхээр хойд Солонгостой тоглоод хожигдож явахдаа би юу гэж нэг одоо мөрөөдөж эхэлсэн бэ гэхээр миний хувьд бол одоо энэ дэлхийн аваргад орох бол боломжгүй болсон юм байна. Нэгэнт одоо төвшний асар их зөрүүтэй байна. Гэхдээ ямар нэгэн хүүхдийг хизээ нэгэн цагт бас энэ монгол хүүхдэд дэлхийн аваргад оролцоосоо гэдэг үүднээс би өөрөө одоо Монгол төсөл гэж санаачлаад хүүхэд залуучуудад хөлбөмбөгийн одоо бөмбөг хувцас хэрэгсэл бэлгэлдэг спортыг одоо урайлан дууддаг ийм гоё төслийг эхлэж явж байгаа юм. Одоо энэ жил 10 дахь жилд явж байгаа. За тэгээд энэ төслөөс маань одоо хүүхдүүд хөлбөмбөг тоглож эхлээд дэлхийн аваргад оролцоосоо одоо яг тэр дэлхийн аваргатай тэр Роналдо, Мессигийн хажууд бас нэг өдөр гүүгээсэй гэдэг мөрөөдөлтөд явж байгаа. Харамсалтай нь одоо энэ дэлхийн аваргад оролцож байгаа улсууд чинь одоо нэг дэлхийн төвшин байна шүү дээ. Энэ төвшин рүү манай улс одоо ингээд уул нь бол ингээд баг багаар ойртож явах хэрэгтэй юм байна. Нэгжлийн төвшин бол ингээд тулчин одоо хөгжлийн төвшин тийм ээ. Эндээс хөгжингүй орнууд баг багаар ингээд нөхөд гүйцэд явж явах хэрэгтэй байна. Гэвч өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн хөгжил, Монголын хөлбөмбөгийн төвшин маань эндээсээ ингээд хоцроод яваад байгаад миний хувьд бас эмзэглэж явдаг хүмүүсийн нэг юм байна. Монголын хөлбөмбөгийн холбоо 60 жилийн түүхтэй. Энэ бол хангалттай хөгжих одоо хугацаа гэж би харж байгаа. Түүнээс гадна яг уу одоо нэг баг хагасд нөгөө нэг социалист нийгэмд явсан. За тэгээ ардчлал гараад 30 жил болж байна. За энэ 30 жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн холбоонд дэвшил хөгжил ирсэн үг гэвэл миний хувьд бол үгүй гэж хэлнэ. За энийг би юутай шууд холбож тайлбарлах вэ гэхээр энэ өөрөө засаглал дарганараа сунгах одоо энэ явц нь маш их алдаатай явагддаг. Спортод жишээ нь одоо Монголд ингээд олимпиад орж байгаа бөхчүүд тийм ээ боксчид яаж өрсөлддөг вэ гэхээр яг шударгаар нэгэнтэйгээ тоглоод барилдаад ч гэх юм уу тий ялсан нь ингээд явдаг байхгүй юу. Харин энэ спортын алтан дүрм шудраг өрсөлдөөн гэдэг маань өөрөө засаглалын хувьд Монголын хөлбөмбөгийн холбоонд байдгүй. Жишээ нь одоо би өөр дэрэж явчих. Хөлбөмбөгийн холбооны төсөл хэрэгжүүлдэг, хөрөнгө оруулалт татж байгаа, энэгээр сургуульд сурсан одоо энэгээр одоо ингээд бодлогын одоо төвчний юмыг ингээд өөрийгөө боловсруулж байгаа ийм хүмүүс нь сонгуульд ороод үгээ хэлээд ажлаа тайлагнаад ялаад явах ёстой. Гэтэл хөлбөмбөгтөө огт хамааралгүй, хөлбөмбөгийн талаар мэдлэггүй, энэ салбарт ажиллаж байгаагүй хамгийн чухал нь энэ спортыг хөгжүүлэх гэсэн сэтгэлгүй хүмүүс нь ялаад байдаг сонгуульд. Сонгуулныг өсөндөө шудраг ус болоод энэ хүмүүсийг гаргацдаг учраас хөлбөмбөгийн холбоо өнөөдөр хөгжиж чадахгүй байна. За тухайлбал бүгдээрээ дөнгөж цахим бас үйл явдалтай. Дөнгөж цахим гэдэг нь ганцхан жилийн өмнө шүү дээ. Сонгуул одоо жилийн хөлбөмбөгийн холбооны сонгуульч гэдэг юм уу хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүстээр маш олон гомдол саналууд ирсээр байдаг. Өнгөрсөн жилийг бол бүр онцлогтой хөлбөмбөгийн тамирчин багш тасгалжуулагч нарын бүрж агссан ч гэдэг юм уу ийм онцлогтой болсон гэсэн хэдий ч тухайн асуудлыг бол шийдэж чадаагүй байгаа. Гэхдээ одоо холбоо маань оршин тогтносоор үйл ажиллагаа явуулсаа л байгаа тийм. Тэгэхээр энэ одоо гажуудал гэх юм уу юу хин та юу гэж харж байна? Яагаад ингэж асуудлаа шийдэж чадахгүй
ингээд нэг юм шугамн дээр зогсож чадахгүй юм болоо. Юуны төрөө Төлөнбөг бол арьсангөөр одоо ялгуурлан гадуулах явдлыг бол эрс эсэргүүцдэг. Шашин шүтлэгээр хин нэг ялгахыг эрс эсэргүүцдэг. За үүнээс гадна улс төрчгийг маш их эсэргүүцдэг юм байна. Энэ яагаад энэ гурван том одоо сэдвийг эсэргүүцээд байна вэ гэхээр эдгээр сэдвүүд нь спортыг хүмүүсийг хооронд нь талцуулдаг, хуваагдуулдаг сэдв юм байгаа даа. За энэ бүхнээс Монголын хөлбөмбөгт улс төр гэдэг аюултай зүйл явагдаж байна. Үе үеийн ерөнхийлөгчнэрийн холбогдлолтой одоо ерхий сайдын хамаарал бүхий хүмүүс ерөнхийлөгчийг одоо Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг авч удирдах ажилуулж байна. Энэ шууд өөрөө улс төрийн нөлөөлөл ингээ орж байгаа юм. Улс төрийн нөлөөлөл орчхоор энэ өөрөө шудраг явах ямар ч үндэслэхгүй болчихж байгаа юм. Шудраг явах үндэслэхгүй болчхоор чин спортч өөрөө шудраг хүршилтөөн дээр тогтчихэж аль сайн хүүхэд нь, аль сайн тамирчид нь дээшээ явах одоо аль сайн бодлого нь хэрэгжих ёстой байдал энэ ингээ зогсчод байгаа гэсэн нэг тал байгаа даа. За үүнээс гадна өнгөрсөн жилийн хувьд бол би өөрөө 2000 одоо өмнөх сонгуулиар саяын нэг асуудалд ороод нэрээ татсан тэр болт гээд ерхийлэгч байсан. Тэр хүнтэй өрсөлдөд ялагдсан. Одоо бодлогоо төвшүүлээд ялагдаад за тэгээ болт ах бол одоо тодорхой хэмжээнд бас мөнгө санхүүгийн асуудалд ороод өөрийн саналаар нэрээ татсан байгаа. За энэний оронд өмнөх удирдлага болох тэр одоо Монголын эрх барьж байгаа том намуудын нэгний төлөөлөл Ганбаатар гэж хүн байдаг. Энэ өөрийнхөө найз эмэгтэй хүнийг хүчинтсэн хэрэгт нэр холбогдож байсан ийм нийгэмд буруу үлгэр дуурайлалаар буруу нэр хүн дээр ингэж тархсан хүнийг хөлбөмбөгийн спорт руу оруулж ирсэн. Энэ явдлыг бол хөлбөмбөгчид бүх шатанда эсэргүүцсэн. Гэвч харамсалтай нь мөнгө хэтэрхий хүчтэй байна, эрх мэдэл хэтэрхий хүчтэй байна. Тэр хөдөө орон нутгийн мэдээлэлээс хол байгаа хүмүүсийг худалдан авах одоо замаар сонгуульд ялсан. Ялахдаа татан буугдсан саналын ирэхгүй хүмүүсийг санал өгүүлж шудраг бусаар ялсан байгаа. За тэгээд энэ нь ямар үр дагавар төгссөн бэ гэхээр Монголын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа бослого зарлж тэмцээнээ хайсан. Гэвч хөлбөмбөг гэдэг бол өөрөө ингээд нөгөө тэмцээн уралдаан явж ээж доктортой хөгждөг. Тэрийг харж ээж хүүхэд залуучууд үлгэр дуурайл аваад за би энэ ахшгаа болчих юмсан, ийм гой тэмцээн болчих юмсан, тийм ээ. Жил бүр бидний явах ёстой тэмцээн гэж заавал байдаг. Клубүүдийн тэмцээн, Монгол улсын шгшээгийн явах ёстой тэмцээн гэдэг. Эндээ бид нар орох шаардлагатай болсон одоо хөлбөмбөгийн лигийг бас доктордоо явуулах хэрэгтэй болсон. Энд бол одоо тэр Ананд Базрыг ерөнхийлөгчдөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үгтэй биш. Хөлбөмбөгт өөрөө бид нар хайртай. Эний спорт зогсох ёсгүй гэдэг үднээс хөлбөмбөгийн тэмцээн үргэлжлэн явсан юм байна. Харамсалтай нь энэ явцад тэр бидний жагсаж исэн ирч суларсан. За тэгээд Ананд Базар бол лигийн шагналын мөнгийг өгнө. Та бүгдийн үйл ажиллагааг бүр өндөр түвшинд гаргана. Олон зүйлийг амласан. Тэр хөдөлгөөн бол тэндээ зогсоогүй. Өнөөдөр тэр хөдөлгөөнийг одоо толгоолж исэн хүмүүс нэг бий байна. Би энэ хөдөлгөөн одоо энэ үзэл бодолтой үнэж явсаар байгаа. Гэвч нөгөө дөрмийн бусаар, шудраг бусаар ялсан ерхийлэгч маань өнөөдрийн хүртэл ямар нэгэн дөрвтэй ажил хийсэнгүй. Лигийн багууд цөөрлөө, телевизийн одоо нөгөө хөлбөмбөг гэдэг чинь мэдээж олон нийтэд хүрж хөгжин штеп. Телевизээр лиг маань гарахаа болчихсон. Лигийн шагнал маань байхгүй болчихсон. Монголд өнөөдөр хөлбөмбөгийг мөнгө төлж үздэг хүн бараг байхгүй болчихлоо. Хамгийн нөлөөтэй нь нэр хүндийн асуудал байгаа. Би өөрөө ховдын хөлбөмбөг дээдлигийн багийн эзэн үүсгэн байгуулагч. Дээдлигийн багийн нэг том оролцогч. Яг Ананд Базар гэдэг хүн ерхийлэгч боллоо гэдэг мэдээлэл цацагдсанаас хойш маш олон хөлбөмбөгөөс спонсорууд холдсон. Энэ хүнийг орж ирэхийг хүртэл бид арай гэж ядан цуглуулсан спонсорууд хөлбөмбөгөөс явсан. Энэ дээр би нэг талдаа харамсаж байгаа ч гэсэн нэг талдаа бас баяртай байсан. Юун дээр баяртай байсан бэ гэхээр өнөөдөр манай компаниуд хөлбөмбөгт хөрөнгө оруулж байгаа бас олон сайхан компаниуд байгаа. Эдгээр бас өөрсдийнхөө нэр төрийг спортын ёс зүг эрхэмлэж чаддгийм байна гэдгийг би тэр явдлаас харж чадсан. Харамсалтай нь олон жил бид нартай хамтарч ажиллаж исэн манай болон бусад багуудыг дэмжиж исэн компаниуд
магадгүй дахиж хизээч орж ирэхгүйгээр хаалга хаагаад гараад ирсэн. Энэ бол шууд мэдэгдэж байна. Өнөөдөр дотоодосоо яг манай багийн хувьд жишээ нь гэхэд би мөнгө санхүү спонсор тамиж байгаа болохоор нэг ч спонсор орж ирээгүй. За яг хуу би танд хэлжсэн тий би гадаад төлөмөр мэрэгжлийн одоо ингээд сургууль төгссөн. Манай баг одоо гадаадаас л хөрөнгө босгож тэмцээнэ уралдаанд хөрвүүлж байна. Ийм л байдалтай байна. Тэгээд шагналын сангийн үрийг дарна та бүгдийн одоо шагналыг доктортой тавина. Би том мөнгөнд дүнтэй топ бизнесмен гэж өөрийгөө рекламж байсан бизнесмен маань өнөөдрийн хүртэл шагналын сангийн мөнгүүдийг өгөөгүй. Үйл ажиллагаа нь докторжоогүй. Монгол улсад болдог байсан шгшээ багийн тэмцээн нүүд болохоо байсан ийм байдалтай байна да. Багийн дараа баяртай мэдээ дууллаа л та одоо түүхэн дэд орлого олсон байна. За энэ орлогоо гишүүн орнуудаа тэнцүү тараагаад өгдөг хуваарлдаг. Манайх шиг өгч байгаа орнуудын 8 сая доллар гэсэн дүн сонсогдчихээн. За Монгол мөнгө рүү хөрвүүлэх нь 27.1 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ мөнгөнд дүнг цаашдын одоо 4 жилийн Монголын хөл бөмбөгт зарцуулсан бол бас үйл ажиллагаа нэлийн жигдрэх одоо гэх мэтчлэн мэдээж тамирчдын хувьд хөл бөмбөг санхүүжтийн хувьд баяртай мэдээ байсан баг. Гэтэл тэр зөрчлүүд юмнаас болоод энэ санхүүжилт орж ирэхгүй байх үдийг гэсэн айдас байна гэж би болсон. Та нэг дотор нь байгаа хүнийг манай үзэгчид тайлбарлаад өгөөч. Би одоо та яг сэллээ тийм ээ дотор нь байгаа гэдэг. Би сүүлийн 30 жил энэ хөлбөмбөг гэдэг спорт ямарваа нэгэн байдлаар холбогдоод тууштай явж байгаа. За мөнгө санхүү болон одоо тайлан тооцоог нэгтгэх хэмжээ мэддэг болоод нэг 15 жил болж байна. Энэ хугацаанд ер нь яг бодит сэтгэлд хүрэхээр тайлан тооцоог бид нарт харуулж суудаа байхгүй. Зүгээр презентацийн дээр энийг ингэж үрлээ, энийг ингэж зарлаа, ийм мөнгө орж ирлээ гэдэг имийг л харуулж ирсэн. Сонссноор бол дээдл нь 2 сая доллар өнөөдөр хүртэл бол жил болгон орж ирж ирсэн. Энэ мөнгө нь дэлхийн аврагтай жилүүдэд 2 нугарч орж ирдэг гэдэг алтан бус над мэдээлэл байдаг. За та харж байгаа бах. Дээдлийн багийн эзэн 30 жил хөлбөмбөгт явсан хүн ийм л мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ ямар өөрөө хаалттай байгуулга вэ гэдэг нь биднэрт харагдаж байгаа. Монголын хөлбөмбөгийн холбоо бол хуулийн статус нь нийгэм үйлчлэх төрийн бус байгууллага. Нийгэм үйлчлэх гэдэг маань нийтийн байгууллага, нээлттэй байх ёстой байгууллага гэсэн үг. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо ч гэсэн ийм байгууллага байхгүй юу? За тэгээд Азийн хөлбөмбөгийн холбооноос дэмжлэг байдаг. Өмнө нь биднэрт Японы хөлбөмбөгийн холбооноос дэмжлэг байдаг байсан. За дэлхийн хөлбөмбөгийн холбооноос дэмжлэг байдаг байсан. Яг тодорхой мөнгө нь бол над үнэхээр албан ёсоор өнөөдөр хүртэл би нэг ч удаа харж байгаагүй. За Японы хөлбөмбөгийн холбооны дэмжлэг бол зогссон байдалтай байгаа. Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэг яагаад зогссон бэ гэхээр өмнөх улсын их хурлын сонгуулийн үеэр тухайн үед нь бас удирдах явж исэн Монголын эрх барьж исэн одоогор бариагүй байгаа цөөнхийн том нам нь сонгуулийн үеэр тэр Төв аймагт байдаг талбайгаа Голомт банкнд 500 сая төгрөгөөр ломбарданд одоо ингээд тавьчихсан байгаа. Яг сонгуулийн үеэр шүү дээ. За тэгээд яг хуу тэр мөнгийг аваад юун зарцуулсан би бол мэдэхгүй байна. Үнэндээ бол сонгуул зарцуулсан гэдэг асар өндөр хардталтай байгаа. За тэгээд энэ мөнгөний хэрэг гараад баригдаад миний бие бас тэр open data-гаас ингээд олоод олон түгээгээд явж исэн л да. Тухайн үедээ тэгсэн нөхдүүд сандраад нөгөө нэг хөлбөмбөгт зориулаарай гэд өгсөн Азийн хөлбөмбөгийн холбооны мөнгөөр нь тухайн үрийг дарчихсан. Энэ нь өөрөө санхүүгийн асуудал үүсгээд одоо Азийн хөлбөмбөгийн холбооноос Монгол руу чиглэж байгаа мөнгөн урсгал зогсчихсон байгаа даа. Тэгээд та сая 8 сая доллар гэдэг мөнгийг ярьж байна. Энийг бол Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч өөрөө амласан байгаа. Цаашдаа Монголын биш одоо ер нь бүх холбоотод эн чинь зөвхөн ядуу буруу орнд биш дэлхийн өндөр хөгжилтэй Английн хөлбөмбөгийн холбоонд хүртэл бид нартай адилхан тийм нөгөө хувийг хүртээдэг байхгүй юу? Нийт 211 гишүүнтэй байгаад байгаа. Ягаад 211 гишүүнтэй байгаад байгаа вэ гэхээр өөртөө засах засаглалтай орн хүртэл бүртгүүлж болдог байхгүй юу? Жишээ нь одоо Гуам гэдэг Америкийн нэг өөртөө засах засаглалтай орн байна тий. Одоо нөгөө олон улсын статус нь Макао ч жишээ нь одоо Хятадын нэг өөртөө засах засаглалтай орн шүү дээ. Эдгээр хүртэл гишүүнээр бүртгүүлж болдог байхгүй юу? Энэ орн болгондоо яг адил хэмжээний мөнгийг ингэ тарааж өгдөг байхгүй юу? За тэгээд энэ төлбөрийг нь 3 дахин нэмнэгээд энэ мөнгөнд дүн сая Импотино өөрөө бас албан ёсны ярьцлах гэж хэлсэн шүү дээ 8 сая доллароо гэдэг. За 8 сая доллар маань өөрөө бараг 30 тэрбум төгрөг. 30 тэрбум төгрөг гэхээр эн чинь нэг аймгийн төсөв байхгүй Монголын. Асар их мөнгө. За энэ мөнгөний захиран зарцуулж байгаа юм нь одоо бидний хэлээд байгаа тэр улс төрийн хамаарал бүхий хүмүүст ингээд очиж хоод байгаад байна.
Тийм ээ, өнөөдөр улс төрчид итгэж байгаа Монгол одоо тийм хээл хахуул энэ төрийн байгууллага хүртэл өөрсдөө хүртэл шийдэж чадахгүй шүү дээ. Энийг тэгэхэд төрийн бус байгууллага хэрхэн яаж хийх вэ гэдэг нь маш их яригтэй. Тэгээд монголчууд маань бас нэг юмыг бас сайн ойлгоосоо гэж би хүсдэг юм. Дэлхийн хөлбөмбөгийг тоглож байгаа хүмүүс л ингээл Монгол руу мөнгө өгөөд юм тий. Өө за Монголоо хөлбөмбөгөө хөгжүүлчихээ та хэд маань тий. Буцалтгууд тусамж өгөөд ингэж ойлгоод байдаг. Энэ бол үгүй. Та бүхэн харсан бах. Би бас ярианыхаа өмнө бас дурслаа. Монголд асар их хүн хөлбөмбөгийг үздэг. Жилийн дэлхийн аваргаар бид нар асард суугаад бүр олдохгүй. Сая одоо төв стадиондоор ингээд нээлттэй ингээд зарлж яхад ингээд стадион тоглолтоор тэгж дүүрдэг. Наадмаар тэгж дүүрдэг. Гэтэл хөлбөмбөгийн спортыг өглөө 5 цагт зуны хамгийн сэрүүхэн цагт хүүхэд залуучууд хөгшчүүд бүгд гараа үзэж штэ. Тэнд арх уус ингэж байгаа хүн алга байна. Бүгдээрээ зүгээр дэлхийн аваргыг үзэх гэл очсон байна. Энэ юу вэ гэхээр энэ бол хандлт байхгүй юу? Хандлт юу вэ гэхээр хандлт бол бизнесийн одоо бүтээгдэхүүн борлуулж байгаа хүн болгоны хүсэж байгаа зүйл. Энэ Монгол улсын хандлтыг өөрөө цаашаа мөнгө олж очиж байгаа юм. Жишээлбэл сая дэлхийн аваргад Монголын хөлбөмбөгийг шууд хамжуулж явах тэр хөлбөмбөгийн дэлхийн аваргыг эрхийг авч байгаа компани байгаа. Хэдэн төгрөг өгснээ би бол мэдэхгүй байна. Нэг жишээ татахад Америк нэгдсэн улс гэхэд дангаараа 980 сая, илүү 60 сая, илүү 880 сая, 60 сая доллар дэлхийн аваргыг нутагтаа шууд хамжуулахын төлөө эрхийн төлөө тэгж мөнгө өгч байгаа байхгүй. Тэгэхээр Монголоос бас тийм их мөнгө байдгүй маа гэхэд одоо Манусын хувьд бол асар их хэмжээний мөнгө явж байгаа. Тэрнээс гадна хүмүүс чи хөлбөмбөг үзэхдээ PO жин тийм ээ тэн дээр гарч байгаа ард нь ингээд нэг хятадын нэвтрүүлэг яваад байна. Тэрийг үзэж байгаа үзэлт болох нь одоо Монголын телевиз болгон IPTV-тэй болсон. Датагаар очиж байгаа. Нэг ёсондоо монголчууд бид нар бас хөрөнгө оруулж байгаа байхгүй юу? Тэр мөнгөний эргээд биднэрт өгж байгаа юм. Тэрнээс гадаадын мөнгийг одоо нэг шууд аваад бид нар тийм ээ зараад ингээд өрөөд байгаа юм бас байхгүй шүү гэдгийг энэ ярилцлагыг үзэж байгаа хүмүүс маань ойлгоорой гэж би бас хүсэж байна. Та бүхний хувьд одоо энэ асуудал байгаа гэдэг ингээд ярьдаг тийм үү ингээд шийдэхгүй байна гэдэг юм асуудал артаас нь дагаад гарч ирж байна. Тэгэхээр энийг нэг талд нь оруулах юмсан гэж одоо тамирчдын хувьд нэгдэж нийлээд альбом бичиг боловсруулаад гэдэг юм ингэж шийдэх гэж оролдож байгаа орлогууд байгаа юу? Дараагийн алхам магадгүй төлөвлөж байгаа зүйл дээр л байна. За одоогийн байдлаар бол төлөвлөсөн зүйл байхгүй байна. Бид нар ингээд хөлбөмбөгийн холбоо өөрөө дэлхийн хөлбөмбөгийн холбооноос ингээд дүрм гэж байдаг. Дүрмийн дагуу ямар нэгэн асуудал гарах юм бол ёс зүйн хорой сахлахын орондоо ханддаг. Тэгээд хандаад дараа нь асуудал гарах юм бол FIFA руугаа хандаад ингээд явах дараалттай байдаг. Бид нар өнөөдөр бараг хэдэн зуун хуудсыг ёс зүйн хороондоо энэ буруу байна. Сахлахын хороондоо энэ буруу байна гэд цаасыг өгж байгаа боловч өнөөдөр албан ёсоор биднэрт хариу өгж байгаа газар алга байна. Хөлбөмбөгийн холбоонд би альбан бичиг өгөөд хариу нэрдэг. За сүүлд одоо хуульчид нь энэ шудраг бус ингээд өрсөлдөөн болоод байна. Энэ дээр алдаа гараад байна. Жишээ нь сая манай холбоо их хурлаа хийсэн. Ягаад ч юм бүүмэд анх удаага дархан отод болсон. Тэгээд би өөрөө бол санал өгөх хэрэггүй хөлбөмбөгийн холбооны гишүүн байсан. Тухайн хурлын 24 цагийн өмнө намайг гишүүнээс асчихсан. Энэ дөр бол маш гайхаж байгаа. Гишүүнээс асчвал ямар нэгэн үндсэлтэйгээр яг би сая дурссан тийм ээ. Сахилгын хороо, ёс зүйн хороогоор оруулаад таныг ийм үндслээр ингэж хаслаа шүү. За та энд хэрвээ гомдолтой байх юм бол дүрмэндээ 14 хоногийн дотор дав заалдаарай. Дав заалдахгүй бол энэ шийдвэрийг хүчинтэй гэж үзнэ гэдэг нарийн заагаад өгчихсөн том Европын болон дэлхийн хуульчдын гаргацсан дүрм байдаг. Энэ дүрмийг манайх дотоодд өнөөдөр баримталдаггүй. За яг хийх ёстой хороодууд нь гомдол саналаа гаргахаар эргээ хариу ирдэггүй. Ийм байдалтай байгаа. За тэгээд саяын асуудлаар ч гэдэг юм уу би цаашдаа ер нь за дотооддоо бол бид нар арга хэмжээ авч чадахгүй юм байна. Зөвхөн миний өөрийн хувьд шүү. Ер нь дэлхийн хөлбөмбөгийн холбоо руу холбогдох байгууллагууд руу хандах бодолтой байх. Тэгэхээр дотооддоо бид нар дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Азийн хөлбөмбөгийн холбооноос ингэж үйл ажиллагаа явуулаарай. Ёс зүйн хороо, сахилгын хороогоор ингэ дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаарай гэд өгсөн мөнгөөр нь үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд нь дүрмийн дагуу ёс зүйн хороогоо ажилуулахгүй байна, сахилгын хороогоо ажилуулахгүй байна, ажиллаа хийхгүй байна. Тэгэхээр одоо энэ бүх хугацааны туршид таас санаад өөрчлөсөн одоо залуу сонирхчдын идэх буурч байгаа байх, бизнесийн юм заагаад ихтгэл алдарчин одоо нүүр буруулж ийм хэмжээний ийм олон дефектүүд гараад байна шүү дээ. Тэгэхээр энийг буцааж магадгүй олж авах гэж нөхөн сэргээхийн тулд ер нь маш их алдагдсан боломж өгдөг гэж харагдаад байна л да. Тэгэхээр илүү их хүчин чармайлт гарах байх гэж бодож байна. Та энийг нэг
Буцаага бүтээн босгох үйл ажиллагааг ер нь хэр өөдрөөр төсөөлж байна? Эхний ээлжинд би бас энэ мэдлэгээр дамжуулаад хэлмээр байна. Хөдөө орон нутгийн болон Монголын хөлбөмбөгийн холбоонд санал өгдөг нэг 50 хэдэн гишүүн байдаг. Энэ хүмүүс маань шударга саналаа өгчих хэрэгтэй. Яг мөрийн хөтөлбөрийг хараад хүмүүсийнхаа юу хийж ирснийг хараад саналаа өгчих хэрэгтэй. За тэгээ нөлөө бүхий хүмүүс бас бидний улсын их хурлын сонгуул дээр харагддаг те. Зөндөө баримттай юмнууд байгаа. Мөнгөөр саналыг худалдаж авдаг. Энийгээ биднэрт нэг түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөөсөө гэж уриалмаар байна. Та сая яг хэллээ. Бид нар маш их боломжийг алдчихж байгаа. Өнөөдөр Монгол улс өсвөр үеийн аимшигтай хэрэгүүд гарч штэ. Хүүхд залуучууд маань миний үеийг бодох юм бол маш их хор төрлийн бодисууд гарсан байна. Тэрнээс гадна энэ интернет, сошиал орчин гэж цатаарах юмнууд маш ихтэй болсон байна. Энэ өөрөө хүний эрүүл мэндэд муугар нөлөөлөхөөс гадна сэтгцийн эрүүл мэндэд бас муугар нөлөөлж байгаа. Маш аимшигтай хэрэгүүд гарч штэ. Энийг юу засах вэ гэхээр орчин нөхцөл хүсэл мөрөөдөл засна. Яг боддоор энэ Шинганы орнуудад нөгөө нэг Финланд гэдэг Норвей эднэрт гэдэг тийм ээ. Хүүхдийнхаа спорт талбайг спорт боловсролын нөхцөлийг сайжруулад өчгсөн. Ингэснээр гэмт хэрэг асар их буурсан. Өнөөдөр та бүхэн мань бодоод үзэлтэй. Тэр хүүхднүүд нэг баар руу явахаас өөр, нэг харахгүй газар руу явахаас өөр сонголтгүй шүү дээ өнөөдөр манад. Манай өмнөх үеийн дарга нар ердөөсөө хөлбөмбөгийн талбайг булаачихсан. Бид нар сагсаар хөгжиж байна, волейболоор хөгжиж байна. Харин гадаа, наранд ингээд том талбайд гүүгээд илүү багаараа гүүх өнөөдөр Монголд талбай байхгүй болчихсон. Бүхэл бүтэн 3 сая хүн амтай улсын нийслэлийн хотын төв зэгд хөлбөмбөгийн стандартын хэдэн талбай байдаг? Ганцхан талбай байна. Тэр нь Монголын хөлбөмбөгийн холбооны талбай. Ганцхан шүү. Энэ өөрөө энэ спортыг ямар их энэ спорт өөрөө энэ нийгмийн хохирогч болж байна. Энийг хамгаалах ёстой. Өмөөрөх ёстой. Эрх ашигын төлөө тэмцэж явах ёстой. Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нар шүү дээ. Эдгээр нь өнөөдөр ажиллаа хийгээгүй улмаас ийм байдалд оччихсон байна. Өнөөдөр бид нар хүүхд залуучууд маань бид нар хүн ам цөөтэй орон багаар ажил сургах хамгийн анхны сэтлийг өгөх нь өөрөө багийн спорт. Энэ спорт яагаад дэлхийд дахин төгжчихсэн? Энэ спорт яагаад ийм дэлхийн хаан спорт болоод 6 тэрбум хүн ингээд үздэг болоод өнөөдөр тийм ээ хэдэн тэрбум доллараар ингээд яригдчихэж байгаа юм. Та бүхэн сая хэллээ 20 тэрбум долларыг босгочихсон байна гэдэг. Энэ Монголын хэдэн жилийн төсөв бохгүй. Нэг тэмцээгээр ингээд босгочихж шүү дээ. За энээсээ хэдэн сая долларт Монголыг өгийгээд явж байна. Асар их боломжийг бид нар ингээд булаалгачаад байж байна. За жишээ нэг л юм би одоо хэлэхэд Монгол улс оюутлогын гэрээг хийж явахдаа 200 сая доллараар ингээд хөрөнгө оруулалт авч ирсэн байна. Гэтэл Кристиано Роналдо гэдэг нэгэн тамирчин Сауди Арабтай гэрээ хийгээд 200 сая долларыг ингээд авч ирсэн. Энэ өөрөө бид нар хүн гэдэг юм ямар хүчтэй юм бэ? Бүхэл бүтэн бидний тэр уул уурхай баялгаас илүү хөрөнгийг авчирч штий. Тэр Роналдо 200 сая доллараа аваад өөрөө алга болчихгүй. Тэр их орондоо очоод бизнес хийн. Тэр мөнгө Португал руу орно. Гэтэл Монгол улсын нэг өнөөдөр тамирчин мундаг тамирчин гараад ингээд мөнгө олох юм бол тэр хэмжээний мөнгийг олох ёстой гэдэг спорт байхгүй юу? Та бүхэн харж байгаа өнөөдөр Монголд тоглоод сая доллараар ингээд цуглуулж байна. Тэ? Бид нар ингээд монгол хүмүүс ямар мундаг боломжтой юм бэ? Энэ спортод ямар мундаг энэ спорт хүүхдүүд боломжийг олгох юм бэ гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд монгол хүн өөрөө бол Азууд тундаа айгүй тийм физикали юм уу? Тэ? Мундаг төвшөнд байдаг. Бүх төрлийн спортоор өрсөлдөөд дэлхийд дундаж буюу түүнээс дээш физикали явдаг. Харамсалтай нь дэлхийн 200 улсаас өнөөдөр Монгол хөлбөмбөгөөр 190-д явж байна. Энэ бол өөрөө боломжгүй үзүүлэлт байхгүй юу? Боломжгүй үзүүлэлтийг боломжтой болгоод байгаа нэг субъект байгаа нь бидний удирдлага л байна. Монголын үзүүлэлт ер нь хийлтэй болов. Та юу гэж харж байна? Бид нар засаглал өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр би 15 наснда хөлбөмбөг ингээд манай аав ээжээр намайг бити хөлбөмбөг тоглоо. Наа чин чамд хэрэггүй чи хичээлээ хийгээд амьдралаа бод гэд өдөр болго хэлж ирсэн. Бүр ингээд миний хөлбөмбөгийн гоц хэрэгслийг ингээд хайж суудаа байгаа. Тэгэхэд би аав ээжээ санагдаад спортоор хичээлээд нэг л өдөр над боломж ирнэ тийм ээ. Гэт
төгсөөр байгаад Монгол улсын шгшээ багт орж исэн. За тэгээд тухайн шгшээ багаас нь Японоос скаутнууд ирээд сонгон шалгуултанд ороод манайх бас тийм боломжтой айл байгаагүй л дээ. Гадаад явж сурна гэдэг бол бүтчихгүй тийм айл байсан. Мөнгөний хувьд ч гэсэн. Тухайн үед ч гэсэн одоо 2002 3 4 онд чинь дарга нар юм уу мөнгөтэй айлын хүүхдүүд гадаад явдаг байлаа шүү дээ. Тэгж яхад өдөр болгон хичээ зүтгэсэн найзуудын маань ачаар л би мэдээж тийм бас сайн тамирчин болж байгаа шүү дээ. Тэр Японд 3 жил хөлбөмбөгийн сургуульд сурах боломжийг атгаж ирсэн. Энэ бол миний тэр эргэн тойрны надтай хамт хөлбөмбөгт гудамд шинэ орой өглөө орой хичээлж ирсэн найзуудын маань бас олон жил тасалжуулчны маань ачаавья. Ингэснээрээ би өнөөдөр боловсралтай болсон. Өнөөдөр би Япончуудтай хамт бизнес хийж чинь эргээд төслүүд хэрэгжүүлээд олон хүүхдүүд бөмбөг тарааж чадчихна. Тийм ээ? Энэ спорт надад маш их зүйлийг өгсөн. За тэгээд би энэ спортоор бас олон хүүхдүүдэд ингээд надтай адилхан боломжийг атгаад аваасай. Гадаад явж сураасай, тийм ээ? Энэ спортоор ингээд бас хүн болгон хичээлдээ сайн байж чадахгүй шүү дээ. Тийм үү? Спортоор хичээллээд нэг ч гэсэн хүүхд ингээд явчаасаа гэдэг замыг ингээд бас хааж хаад. Би бас харамсдаг. Гэхдээ би бол энэ бууж өгөхгүй. Яха бууж өгөхгүй гэхээр намайг ус хүмүүс харж байгаа те. Алтайхан гэж тэмцээд байна. Тэг намайг бас харж байгаа болохоор бууж өгөхгүй тэнд гэрэл бол байгаа. Хэрэг дөөрнө гэж би итгэж байгаа. Уучлаарай. Дуугаар хөтлөж. Шар хөдлөөд бүр. За хөлбөмбөг яагаад ингэж дэлхийн хамгийн том спорт болсон юм бэ? Одоо шууд өнөөдөр байнгын ингээ бараг 500 гаруй сая төгрөг одоо 400 сая төгрөг тоглож чинь те. Чинь ямар их хүн блэ? Мэргэжлийн төвшөнд их чинь л бараг 360 мянга 260 мянга хүн тоглож чинь. Ийм спорт л хэд байхгүй. Энэ яагаад ингээд 6 тэрбум хүн ингээ үзэж чинь те. Ингээд хөгжсөн юм бэ гэхээр энэ өөрөө хаанч тоглож болдог, гудамж тоглож болдог, талбайгүй ч гэсэн тоглож болдог. Тэгэхээр энэ амьдралын боломжгүй хүмүүс бүртэл тоглож болдог. Ийм спорт байхгүй юу? Тийм учраас энэ дэлхийн нийтэд ингээд спортын хаан болж хөгжсөн юм. Тэгээд бид нар бас олон үлгэр түүхийг сонсч ирсэн. Дэлхийн мундаг тамирчид Криштиано Роналдо, Месси гудамжнаас гардаг тийм ээ. Дандаа ингээд одоо Барзилийн хүүхдүүд, Апргийн хүүхдүүд мөрөөдлөө ингэж биелүүлж чаддаг. Заавал хичээл хийж чадахгүй байсан ч гэсэн хичээвэл дэлхийн аль ч өнцгөөс тийм ээ Улаанбаатараас, Монголоос, Дорнодоос, Ховдоос мөрөөдлөө биелүүлэх боломжтой хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн гайхамшигтай зүйлс нэг багхгүй. Дэлхийн нийтэд ингээд юу юм байл та хамгийн их яригддаг хэл нь хятад хэл байдаг юм байна. Хамгийн их хүн ам ярьдаг нь үүний дээр даваад бас нэг ойлголцдог нэг хэл байдаг юм байна. Тэр нь математикийн хэл юм гинэ. Дэлхийн аль ч өнцөгт очсон нэг дээр нэмэх нь бол нэг бол тэнцүү 2 гээд бүгд ойлголцдог. За миний хувьд бол энэс илүү давсан бас нэг хэл байна гэж би боддгийн. Тэр нь юу вэ гэхээр энэ бол хөлбөмбөгийн хэл. Хөлбөмбөгийг жишээ нь би яагаад ингэж хэлж байна гэхээр Африкт ингээд сургууль байхгүй газар тийм ээ. Жишээ нь одоо Азийн ингээд бүр ингээд ядуу бууруу оронд сургууль байхгүй газар тэнд хөлбөмбөг байдаг байхгүй. Хөлбөмбөг тоглож яадаг, дүрмийг мэдчихэдэг. Манай Японд байсан Барзил багш маань надад нэг сургаал хэлж ирсэн. Чи Алтай хаа нэг газар руу явахдаа хөлбөмбөгийн бөмбөг аваад яваарэ. Хаач найзтай болно шүү гэдэг. Тэгээд би үнэхээр л хөлбөмбөгийн бөмбөг аваад явсан. Дэлхийн аль ч өнцөгт найзтай болно. Хүүхэд залуучууд хөлбөмбөөр хичээлэх юм бол дэлхийн аль ч өнцөгт буланд очсон байсан найз нөхөдтэй болж чаддаг шүү. Та бүхнийг хүүхэд залуучууд дүүнараа дэлхийн аль ч өнцөгт ярих сэдвтээ болгох найз нөхөрлөлттэй болгох хэлгүй байсан ч тийм. Зүйл бол хөлбөмбөг шүү гэдгийг хэлмээр байна.